Эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм хүндэт наадамчдаа. Төв аймгийн Баян Өнжөө сумнаа зохион байгуулагдаж буй залуучуудын баяр наадам 2025 уралдааны их насны мөрдийн уралдаанд 22 мөр бүртгүүлээд төхөөрөмжийн зөв хөдөлсөн байгаа мөчийг та бүхэн харж байна. За залуучуудын баяр наадам гэдэг бол Төв аймгийн Баян Өнжөө сумын баяр наадамаас хойш одоо уяачаад малчин төмний маань одоо хүлээдэг болсон юм одоо том наадам болсон байна. Хамгийн 2012 онд одоо залуучуудын наадмын эхлэл тавигдаад коронавигийн жил өнжөөд одоо түүнээс хойш 13-4 жил одоо тасралтгүй зохион байгуулагдж байгаа одоо онцлогтой сайхан наадам юм аа. За өнөөдрийн баяр наадмыг Төв аймгийн Баян Өнжөө сумыг 1995-аас 2003 онд Маналжуу, Аривжир, Ариван туяа Ингч жаргал багштай одоо төгссөн ангийн хамт олон өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж их насны мөрдийн уралдаан одоо төхөөрөмжийн зөв явж байгаа мөчийг та бүхэн харж байна. За өнөөдрийн уралдаанд Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Анагийн Идрбатын сайхан бууралмөр, зээрдмөр хоёр байгаа мартсан хоёр мөр одоо мордсон байгаа харагдаж байна. Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Дансрангийн сүрэнгийн хурдан холмор мордсон байгаа харагдаж байна. За жоох өргөжлөөрэй. За тэр борморыг харуулаарай. Энэ Ингсарангийн бормор гэж одоо сайхан бормор мордсон байгаа харагдаж байна. За жоох өргөжлөө. Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Ерөөлтийн Эрдэнэлгийн хурдан тэр шар хадагтай хөрөмөр Ерөөлтийн Эрдэнэлгийн хурдан хөрөмөр мордсон байгаа харагдаж байна. За Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Оюуны Бадарчийн хурдан яга халдсан мөр бас нэг мордсон байгаа харагдаж байна. За яга халдсан мөр бол одоо өвлийн уралдаануудад их хурдан байсан залуучуудын баяр наадманд бас айрагдж байсан хурдан мөр шүү. За наадал дээр нь Төв аймгийн Баян Өнжөө сумын баяр наадмын одоо тархинд одоо гүнзгий худаг хүртэл шихүү тархинд оролцсон да Баян Өнжөө сумын уяач Сүхээгийн ууган баярын хурдан хээрмөр мордсон байгаа харагдаж байна. За наадлынхан сайхан хээрмөр Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Гончгийн баян үлцгийн хурдан хээрмөр байх шиг байна. За тэр цааталд яваа хөгцөө живчтэй сайхан хээр алгамөр Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Зоригтын Өсгөөтрийн хурдан алгамөр мордсон байгаа харагдаж байна. За нарын зэрэг 22 мөр бүртгүүлээд одоо өнөөдөр төхөөрөмжийн зөв явж байгаа мөчийг та бүхэн харж байна. Өнөөдөр их насны мөрдийн уралдааныг 15 км-ийн алсаас хүлгийн шандаас хорно. За Төв аймгийн Баян Өнжөө сумын залуучуудын баяр наадам за коронавигийн жил өнжөөд үндсэндээ 2025 12 жил одоо зохион байгуулагдаж байна. За үүн дээр айрагдад төрүүлж байсан мөрдүүд гэх юм бол Баян Өнжөө сумын уяач Оюуны Бадарчийн яга халдсан мөр залуучуудынхаа баяр наадамд айрагдж байсан яга халдсан мөр мордсон байгаа харагдаж байна. За хамгийн анх 2012 онд Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Содномдоржийн мөнх чулууны хурдан хээрмөр анх төрүүлж байлаа. За 12 онд Ихмар даах хоёр уралдаж эхэлж байснараа онцлогтой байдаг. За Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Сандагнамын жаргал сайхны хурдан халтар дааг төрүүлээд Баян Өнжөө сумын уяач Содномдоржийн мөнх чулууны хурдан хээрмөр төрүүлж байлаа. За залуучуудын баяр наадам Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Мөнхөтийн Дашдаржийн авраг цагаан мөр бас төрүүлж байлаа. Баян Өнжөө сумын уяач Шагдрын инх сайхны хурдан хонгор халдсан мөр төрүүлж байлаа. Баян Өнжөө сумын уяач Оюуны Бадарчийн хурдан буурал халдсан мөр одоо том буурал халдсан мөр бас төрүүлж байлаа. За Дундгов аймгийн Адаацаг сумын уяач Сэдвдоржийн хурдан хээрмөр бас төрүүлж байсан санагдаж байна. За Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Соломонгийн Алтоодын нийслэлийн алдар туяа Соломонгийн Алтоодын бормор бас төрүүлж байлаа. За ер нь Төв аймгийн Баян Өнжөө сумын наадмын ард дээр болдог одоо яг Баян Өнжөө сумынхаа баяр наадмын талбай дээр зохион байгуулагддаг одоо хоёр дахь том уралдаан гэх юм бол их насны мөрдөн дотроо бол үндсэндээ залуучуудын баяр наадам болж хувирсан да. За ингээ наадамч болон та бүхэндээ мөр ирэхэд одоо төхөөрөмжийн дээрээс хурдан мөрнийхээ уралдааныг хүргье. Эрхэм хүндэт үзэгчдээ, эрхэм хүндэт наадамчдаа. За тархиныхаа мөрдөн дээр очиорой. Төв аймгийн Баян Өнжөө сумнаа зохион байгуулагдаж буй залуучуудын баяр наадам 2025 уралдааны их насны мөрдийн уралдаан төхөөрөмжийн ардаас эргэсэн байгаа мөчийг та бүхэн харж байна. За өнгөнийхөө хоёр мөрдөн дээр очино. Энэ өнгөн дээр Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Долгор сүрэнгийн дэрж үерийн хурдан холмор өнгөлөө гараад ирсэн байгаа уртаа харагдаж байна. Аман хөлзүүн дээр Баян Өнжөө сумын уяач Ямсаран сүрэнгийн чимэд очрын хурдан хээрмөр байгаа бол айргийн 3 дээр Баян Өнжөө сумын уяач Оюуны Бадарчийн буурал халдсан мөр залуучуудынхаа баяр наадамд айрагдж байсан хурдан мөр хүүхэд ч өнөөдөр хачин онжоо гаргаж бай одоо. За Сэрвэгийн дараа төвчгсөн өнөөдөр дээр Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Насагдоржийн заана хоёр мөртөө жоох яваарай. Насагдоржийн Батсэглийн хурдан ногоо мөр ороод ирлээ дээ. Баян Өнжөө сумынхаа баяр наадамд оролдоо Дундгов аймгийн Адаацаг сумын баяр наадамд очирлаа давхраагаар очирлаад 12 3-аа давхчаад ирсэн сайхан бууралмар гараад ирсэн байгаа бол наадлынхан за буурал ташаатай хээрмөрчин Төв аймгийн Баян Өнжөө сумын уяач Уугнагийн хээрмөртэй адилхан мөрн гараад ирсэн байгаа харагдаж байна. За жоохоо хойшлээ. За жоохоо хойшлоорой. За ингээд
4 5 мөр одоо өргөш явчлаа. За дөрөвдөө хамгийн богсон дэр гэсэндээ Төв аймгийн Баян Өнжил сумын долгор сүрэнгийн дорж үри хол мөрөн тархины 3 мөрт зуларсан бол 5 6 дээрд Баян Өнжил сумын уяач долгор сүрэнгийн дорж үри хээр мөрөн 6 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ сайхан хээр мөрч Баян Өнжил сумын уяач хиний хээр мөртэй адилхан мөрөн гараад ирсэн байгаа харагдаж байна. Төв аймгийн Баян Өнжил сумын уяач гончгийн буй үлцгийн хортой хээр мөр байгаа бол цаагуур Төв аймгийн Баян Өнжил сумын уяач Сүхбаатарын уган баярын хортой хээр мөр байгаа харагдаж байна. Нааталтан сайхан зээрдмөр энэ халдсан мөр гараад ирсэн. Энэ халдсан мөр байх шүү. Төв аймгийн Баян Өнжил сумын уяач отхон сүхийн халдсан мөр шүү. За үргэлжлээд хүүхдэн номергүй мөрч энэ зээр халдсан мөр чи отхон сүхийн зээр халдсан мөр байна. Цаатал дээр Баян Өнжил сумын уяач амар сайхны дашцрынгийн хортой хээр мөр тархины хэдэн мөртөө явчлаа та. За жоохон хөөшлээ. Энэ Төв аймгийн Баян Өнжил сумын уяач гомсронгийн отхон сүхийн зээр халдсан мөр гэдэг чи энэ гарч ирж байна шүү. За 89 дээр энэ гомсронгийн отхон сүхийн зээр халдсан мөр энэ 89 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За Арбатар Баян Өнжил сумын уяач Арбатан дөржийн хордон загал мөр байгаа харагдаж байна. Баян Өнжил сумын уяач Дансрангийн сүрэнгийн хордон хол мөр байгаа харагдаж байна. Төвний ард дээр Баян Өнжил сумын уяач Насаг дөржийн Батцанглийн хордон хүрэн мөр байгаа харагдаж байна. За хүрэн мөр нь 10 хэдээр ногоон мөр нь тархины 5 мөртэй тасраа явцсан да. За өргөжлөө одоо наадамчлуулан та бүхэнтэй 13 дөрөөр явж байгаа мөрдүүдийг нэг харууллаа. Нэг хойшоо суучих. За нэг хойшоо суугаад одоо ийшээ тал юмчи хэдүүлээ мөрдөг үүсгэд асуудалгүй. Эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ Төв аймгийн Баян Өнжил сумнаа зохион байгуулагдаж буй залуучуудын баяр наадмыг хүргэж байна. За 2025 оны залуучуудын баяр наадмыг 1995-аас 2003 оны одоо Маналжив, Аривжир, Ариун туяа инх чаргал одоо нарын багш нартай төгссөн одоо төгсөгч одоо анги хамт олон өнөөдрийн залуучуудын баяр наадмыг өргөн дэлгэр сайхан зохион байгуулж их насны мөрдийн уралдаан одоо сүүл ухаагийн үзүүрдээгүүр давж байгаа мөчийг та бүхэн харж байна. Энэ одоо 13 4 5 6 дараа явж байгаа мөрдөөч шүү. За ир сарангийн сайхан хурдан бормор байгаа харагдаж байна. Энэ алга мөр Төв аймгийн Баян Өнжил сумын уяа зөрөгтэй Өсөхбаатарын хурдан алга мөр байна. Түүний ард дээр Баян Өнжил сумын уяач Эрдэнэлгийн одоо хурдан хүрэн мөр байгаа харагдаж байна. За өргөшилье хэдүүлээ. За 15 6 7 8 дээр явж байгаа одоо дөрвөн мөрийг та бүхэндээ харууллаа. За Төв аймгийн Баян Өнжил сумын залуучуудын баяр наадам 2025 уралдааны их насны мөрдийн уралдааны өнгөн дээр Төв аймгийн Баян Өнжил сумын уяач Жамсран сүрэнгийн чимэд очрын хурдан хээр мөр өнгөлөөд гараад ирсэн байгаа торгон мөчийг харж байна. Ама хөзөн дээр Баян Өнжил сумын уяач оюуны бадарчийн хурдан яга халдсан мөр байгаа харагдаж байна. За 2 мөрч ярийнхаа мөрдөөс нь 200 м шихуу салаад гүнзгий худгийн арын одоо тойрдог руу орж ирж байгаа мөчийг та бүхэн харж байна. За хээр мөр жоохон хөлс нь хуурайд байх юм да. Тэрнээс биш бас сайн л мөр байгаа харагдаж байна. За ма хөлийн тавил самралт энэ төр өнөөдөр л одоо явхаас өөр аргагүй хурдан мөр гэх юм л өнөөдөр нь хээр мөр байгаа харагдаж байна. За яга халдсан мөрч нэг ойрын 10 хэдэн км наадамд ер нь баргийн мөрийг л 100 журалддаг мөрний нэг гэдэг. За ингээд Баян Өнжил сумын уяач Жамсран сүрэнгийн чимэд очир өнөөдөр анги хамт олонтойгоо залуучуудын баяр наадмыг өнөөдөр сайхан тэмдэглэж хурдан хээр мөрөө гүнзгий худдайгөр худгийн ардтайгөр гарч ирэхэд өнгөн дээр гаргаад ирсэн байгаа торгон мөчийг та бүхэн харж байна. За хээр мөр ер нь километр яваа тархины үзүүрийн мөрд рүү очиж байсан өнөөдөр өнгөн дээр. Ама хөзөн дээр Баян Өнжил сумын уяач оюуны бадарчийн хурдан яга халдсан мөрч. За ер нь одоо энэ довон дээр уралдаа сурцсан хурдан мөр да залуучуудын баяр наадамда одоо айр гэдэж байсан. За энэ юм нь одоо том халдсан мөр гэж үүдэг. Тэр халдсан мөрөө одоо залуучуудынхаа баяр наадам төрүүлэх гэж байсан. Сумын баяр наадам 89-оор нэг дахиулж байсан бай. Оюуны бадарч уяач одоо сүүлийн үед хурдан хорц бүлгэн мөрдөө сайн уралдуулж байгаа уяач нэг гэх юм бол оюуны бадарч байгаа. За хойшлё. За 6 мөр үнцэнтэй өргөшөө явсан 7 дээрийн Төв аймгийн Баян Өнжил сумын уяач баяр мандахын хурдан зээрд мөр байна. Жоо хуурай дуухан байгаа мөр байна. Баяр мандахын зээрд мөр байгаа харагдаж байна. Сүхбаатарын одоо ууган баярын хурдан хээр мөр байгаа харагдаж байна. 6 7 8 дээр байгаа харагдаж байна. 9 дээр нь Баян Өнжил сумын уяач Насаг дөржийн Батцанглийн хурдан байгаа мөр байна. За өргөжлөө одоо харийнхаа одоо тархиныхаа хэдэн мөрдтэй явж байгаа орохгүй одоо гүйцэхгүй бариа руу орчих магадлал бас байдаг. За 14 мөрч ихний 2 мөрөн дээр юм тулаад ирлээ шүү. Тулаад ирлээ. За одоо араас нь сайхан тайлбараа өргөж явчихна. За 6 дээр Баян Өнжил сумын уяач амар сайхны дашцрынгийн хээр мөр яваад байгаа бол цаа тал дээр нь энэ Цэркагийн хурдан хээр мөртэй адилхан мөр харагдаад байх юм да. Дондгоо юмгийн адаацаг сумаас ирж орлож явж магадгүй ингээд 5 дээр яваад байгаа харагдаж байна. За өргөжлөө. За өргөжлөө 4 дээр Баян Өнжил сумын уяач долгор сүрэнгийн дөрж үерийн хээр мөр байгаа харагдаж байна. Энэ чинь сумын баяр наадамд одоо архины хэдэн мөртэй уралдсаар байгаа 10 хэдээр давхсан да. Хээр мөрөнд давхсан, хол мөрөнд давхсан. Өнөөдөр дөрж үер уяач 2 мөр хоёулангийн багтааж магадгүй юм байна. 2 мөр чи одоо 300 м салтсан 2 мөрний ард дээр хээр мөр нь очиод залглаа шүү.
За амаа хүзүүн дээр баян өнжүү сумын уяач оюуны бадарчийн урд яга алдсамар байна. За өнгөн дээр баян өнжүү сумын уяач Жамсрансрынгийн чимэд очрын хурдан хээрмэр одоо залуучуудын баяр наадмыг өнгөлсөөр үзэгдсдийн үзүүрлэл орохоор тун ойрхон байна да. Одоо эндээс нь километр гарan шихуу яваад одоо морд варианд орно. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамтай. За орж ирээ хээрмэрийн хөтлөгч нэг үзэж байна. Төв аймгийн баян өнжүү сумын залуучуудын баяр наадам 2025 уралдааныг Маналжив, Аривжир, Ариун Тиа инх чаргал одоо нарын багш нартай төгссөн 1995-аас 2003 оны төгсөгчд маань өргөн дэлгэр сайхан зохион байгуулж өнгөн дээрээ баян өнжүү сумын уяач Жамсрансрынгийн чимэд оржийн хурдан хээрмэр өнгөлсөөр үзэгчдийн үзүүрлэл орж байгаа мөчийг та бүхэн харж байна. За амаа хүзүүн дээр баян өнжүү сумын уяач оюуны бадарчийн хурдан яга халдсанмар байгаа бол айргийн 3 дээр баян өнжүү сумын уяач Долгорсрынгийн дорж үерийн хурдан хээрмэр байгаа харагдаж байна. 4 дээр хурдан холмор байгаа харагдаж байна. 14 мөрөөс одоо нэг нь айрагдах юм байна да. 14 мөрөөс нэг нь айрагдах юм байна. За чимэд очрын хээрмэл одоо арийнхаа мөрнөөс жоохон ширмэр маягтай болтой харагдж байна. Хээрмэрийг одоо хүүхэд хөдлөгдөг юм бол одоо яах юм бол эзэн уяач цаа талд нь дагаад байгаа хээрмэр чих хатгаад байгаа. За одоо хөндлөн замтай учраас жоохон дөрүүлээ явчих идвэл. За ингээд Төв аймгийн баян өнжүү сумын Долгорсрынгийн дорж үерийн холмор залуучуудын баяр наадамтай төрүүллээ. За амаа хүзүүн дээр баян өнжүү сумын уяа Долгорсрынгийн дорж үерийн хурдан хээрмэр амаа хүзүүнд авчихсан бол оюуны бадарчи яга халдсанмар 3 хээрмэр 4 5 дээр баян өнжүү сумын уяач амар сайхны дашсрынгийн хээрмэр айргийн 5 турдлах шиг боллоо. За 6 дээр баян өнжүү сумын уяач Насагдоржийн Батсангийн хурдан ногоо омор 6-лаад ууган баярын хурдан хээрмэр 7 тавих шиг боллоо. Төв аймгийн баян өнжүү сумын уяач чимэд очрын хээрмэр өнгөлж орж ирээд одоо үзэгчд рүү халирчих шиг болох юм. За наадамч олон та бүхэндээ Төв аймгийн баян өнжүүлэл сумнаа зохион байгуулагдаж буй залуучуудын баяр наадам 2025 уралдааны их насны мордын уралдааныг наадамч олон та бүхэндээ хүргэлээ. Төв аймгийн баян өнжүүл суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг залуучуудын баяр наадмыг энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 1995-аас 2003 онд төгссөн анги хамт олон амжилттай зохион байгууллаа. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү наадам жилээс жилд өргөжөж сумын баяр наадмын ард дээр болдог томоохон наадамд зүй ёсоор тооцогддог болсон билээ. Энэ жилийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс залуучуудын наадмыг албан ёсны бэлэг тэмдэг туг далбаатай болгоснороо илүү онцлогтой болж өндөрлөлөө. Баяр наадмын хурдан их насны мордын уралдаанд 20 гаруй хүлэг шанцаа сорсноос Түрүү магнат баян өнжил сумын уяач дорж уярын хул аман хүзүүнд мөн дорж уяр уяачийн хээр айргийн 3-т баян өнжил сумын уяач Бадарчин ягаан халзан айргийн 4-т Дундгов аймгийн Адаацэг сумын уяач Цэрэн банзрагчийн халтар айргийн 5-т баян өнжил сумын уяач Дашцэрэнгийн хээр тус тус хурдаллаа. Сэтгэл их сайхан байна. За хээрмэр холмор хоёр орд өмнө хаагур орлож хаана хонго ямар мөрд вэ? Өөрийн унган мөрөө. Энэ хээрмөр хязааланда бас сорилго наадамд суманда айрагдсан мөрөө. Энэ жил их сайхан өнгөтэй байна. Хоёулаа сайхан байна. Сунгаан дээр бас сумын наадмын сунгаан дээр бас сайн байгаад байсан баг тийм. Хоёулаа өнгөлөөд байсан. Энэ хоёрын сунгааг хоёулаа өнгөсөн. За тэгээд өнөөдрийн баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээд өнөөдрийн баяр наадмыг 1995-аас 2003 оны анги төгсөгчд маань бас амжилттай сайхан зохион байгуулж байна. Одоо энэ наадам хийж байгаа анги хамт олонд одоо баярын имжлэгээр өвшүүлэхгүй юу? Хөргөлгүй яг энэ ястай сайхан байна энэ ангийнхны. Одоо хэлхүү алгаа энэ ч одоо баярлалаа байна.
Баяр наадмын хүчит бүхийн барилдаанд аймгийн зан ган төмөр, аймгийн харцаг од суран нараар манлайлуулсан 32 бүх зодголсноос Төв аймгийн зан ган төмөр төрүүлж, Дундгав аймгийн харцаг од суран үзүүрлэлээ. Их шувгт аймгийн начин Отхон баяр, сумын зан цогт нар шалгарч, наадамчин олноо баясгалаа. Ирэх жилийн залуучуудын наадмыг Баян Өнжүүл сумын ерөнхий боловсролын сургуулийг 2011 онд төгссөн анги хамт олон зохион байгуулахаар шилжин явах цом туг далбааг хүлээн авлаа. Залуучуудын наадмын жил болгон сайхан наадмын дараа бас нэг сумын баяр наадмын хэмжээний өргөн дэдгэр сайхан наадам жил болгон уламжилт болгон зохион байгуулагддаг болжээ. Өнөөдөр сайхан бас залуучуудын наадамдаа баригдаж их шүүхт үзсэндээ маш баяртай байна. Энэний залуучуудын наадам бас аймгийн сайхан цолтой бөхчүүд олноор иж баригдсан өргөн дэдгэр сайхан наадам болж байна. За манай энэ жилийн Төв аймгийн баяр наадам одтой сайхан баригдаж одоо аймгийн заан цолыг авсан аймгийн зан ган төмөр дүү маань бас иж баригдаж төрүүлж байна. Сайхан өнгөтэй байна. Бас манай Төв аймгийн Баян Өнжүүлээс бас сүүлийн 10-аад жил одоо аймгийн цолтой бүх тасарчаадсан манай ган төмөр маань одоо аймгийн зан цол авсан бас нутгийн зам олон дэд бүхэн бас маш их баяртай байгаа. Энэ жилийн залуучуудын наадам бол маш зохион байгуулалттай бас анги хамтууд маш олуулаа юм. За зохион байгуулалт маш сайтай. Үнэхээр сайхан наадам болж байна. Залуучуудын наадам 2025 арга хэмжээ амжилттай сайхан зохион байгуулж өндөрлж байна. Тэгээд морин гурд нь өгчүүд нь хүчтэй байлаа. За тэгээд өнөөдрийн арга хэмжээг бол бид залуучуудын наадмынхаа Баян Өнжүүл, Төв мандал Баян Өнжүүл төрийн бас байгууллагын үүсгэл санаачилгаар нь залуучуудынхаа баяр наадмыг бас өөрийн гэсэн тугтай болгож дараагийнхаа 2011 оны төгсөгчдөө 26 онд наадам хийгээрэй гэд амжилт төсөөд гардуулж өгөхөр ингээд бэлдээ зогсож байна. За тэгээд бид бас залуучуудын наадам бүтгэн утгаараа амьд хамтлагийн шоу үзүүлбэр хийхээр бас бэлдэж ирсэн. За тэгээд бас энэ удаад бид нар өөрийнхөө чадах чинээ залуучуудаа баярлахыг хичээлээ. Тэгээд зохион байгуулалтын хувьд гэвэл бид нар бүгдээрээ дотроо салбар хороо комисс болоод наадсан. Тэгээд бүх юмнуудыг ойлгомжтой байлгаж тэгээд наадамчин олондоо сайхан зэнгүүлэхийг хичээлээ. Тэгээд бидний бэлдсэн наадмыг эрж тухтан үзсэн наадамчин олондоо маш их талархлаа гэж хэлмээр байна.